улс төрийн шугамар л орж ирж байгаа төсөв шүү дээ. Тэгээд 1.1 найдын төсвөөр наймаалтсан байна. Энэ мөнгөнд нэмэгдэж байна. Яагаад тэгэхээр урьдчилан бид нар бас төсвийн дутагтай байдлын зөвлөлөөр одоо дүн шинжилгээ хийлгэсэн. 1.1 их найд, 1.45 их найд болж байна. Тэгээд мөнгөнд нэмэгдэж байна. Энэ хэмжээний орон зайнуудыг бий болгосон байна. Наймаалтсан мөнгөнд улам бүр нэмэгдэж байна гэдгийг хэлж байна. За тэгээд одоо энэ төсвөө татал гэж байгаа. За маш олон 200 гаруй хөрөнгө оруулалтуудаас хассан байгаа. Боловсролын жил гэж зарласан ирнэ. 40-50 сургуулиудын хөрөнгө оруулалтыг 3 жил хувааж тавьдаг. Дүнг 33 хувиар нь одоо ирэх жил жишээ нь одоо хийгдээд дуусах сургуулийн барилга байлаа гэхэд тэрнээс хөрөнгө оруулалтыг хасаад ингээд 4 жил баригдах харч гэдэг юм уу. Ийм одоо нөхцөл байдал. Боловсролын хөгжлийг дэмжих жил хичээд Арслан намынханд амласан амлалтаа хүрэхийн тулд тэрний оронд байх нь 50 орчим одоо орон нутгуудад том жижиг замуудыг тавьдсан байна. За мөн одоо 10 гаруй эмнэлгүүдийн төсвийг, эрүүл мэндийн төвүүдийн төсвийг хасж ийж энэ одоо нөхдүүдийн амлсан амлалтын мөнгийг бий болгож ирж байна. За одоо бизнес инкубатор төв гэдэг өнөөдөр тийм чухал байна уу? За бэлэн объект худалдаж авах ийм одоо төсөв орж ирсэн байна. Тогтчлтын төсөв орж ирсэн байна. Баахан тоног төхөөрөмжүүд худалдаж авахаар энэ төсөвт оруулж ирсэн гэдэг. Үнэхээр энэ бол одоо яг энэ чигээр бол одоо цэцэрлэгт хүрээлэн байна. Энэ бол одоо цэцэрлэгт хүрээлэн одоо бас батлах нь өөрөө хууль бус. Гэх мэтчлэн ингээд ийм замбраагүй ийм одоо тэгээ энэ төсвүүдийг одоо та бүхэн сангийн яамнаас асуугаарай. Би бас хувьдаа хардж байна. Ягаад тэгэхээр энэ олон хөрөнгө оруулалт ажлууд ихэнх нь баг зураг төсөвгүй яваа. Зураг төсөвгүй яваа. Сангийн яам улсын төсөвдөр суулгаж байгаа хөрөнгө оруулалтууд эхний ээлжинд газартай холбоотой бол газартай байх ёстой. Дараагийн ээлжинд техник эдийн засгийн үндэслэл зураг төсөв байх ёстой. Тэгвэл эдгээр дийлэнх олох нь зураг төсөвгүй яваа. Тэгээ ерөөсөө энэ хоорондоо наймаалтсан энэ асуудлууд ингээд үндсэндээ сангийн яам одоо ингээд хянагдсан, хянагдаагүй, тодорхойгүй, зөвшөөрсөн, тодорхойгүй нөгөө одоо хуулийн биелдүүдийг хангаж, хэрэгжилтийг хангадаг асуудлууд байхгүй болсон. Тийм учраас бид нар одоо юу гэж байгаа вэ гэхээр одоо энэ нөхдүүдийн тайлбар бол маш тодорхой. Нөгөө жилийн хөгжлийн төлөвлөгөөнд одоо жилийн төсвөөс одоо 24%-аас ихгүй урсгал зардал нь ихгүй байна. Тийм учраас бид нар тэтгэвэр нэмэх гэсэн урсгал зардал тулчаад байгаа. Эмч нарын цалин нэмэх боловч одоо боломж байхгүй. Урсгал зардал 24%-аас хэтэрчих гээд байгаа учраас хууль зөрчих гээд байгаа учраас боломжгүй гэдэг ийм тайлбарыг өгөх нь гарцаагүй. Эдгээр үнэхээр тэгж байгаа бол үнэхээр тэрэнд баригдъя гэж байгаа бол тэр байтугай хуулиудыг төсөв дагалдуулж оруулж ирдэг. Төсвийн доктортой байдлын тухай хууль, төсвийн хүрээний мэдээлэл эднийг яаж өөрчилж оруулж өөрсдийнхөө дур зоргоор оруулж ирдэг билээ. Сэтгэл байвал энэ хуулиудаа урсгал зардлыг нэмэгдүүлэх тэр болцоо боломж орон зайгаа гаргаж агаад энэ цалин дэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх болцоо байгаа юу гэвэл бүрэн байгаа. Нөгөө талаар бид нар бол 2-3 хуулиудыг энэ нөхдүүдэд одоо энэ санал хураалтын дараа бүлэг дээр төсвийн байнгын орон дээр санал болгоё гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр бас хувилбартай байх хэрэгтэй. За та нарын хэлж байгаагаар урсгал зардал нэмэгдэх гээ таазан тулчаад ингэж байгаа бол энэ олон сургууль, цэцэрлэгүүд, эрүүл мэндийн байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэ одоо салбарын төсвүүдийг хасан байж оруулж ирж байгаа эднэрээ хасж байгаа төсөө буцаагаад хасахгүйгээр оруулж ир. Хасахгүйгээр. Наад шинээр анханасаа өргөн баригдах төсөвт орж ирээгүй энэ хөрөнгө оруулалтын ажлуудаа болцооч. Үнэхээр мөнгө байгаа бол та нар энэ хууль зөрчих гээд байгаа бол он гараад төсвийн тухай хуульда дахиж одоо тодтгол хийгээд ингээд одоо мөнгө байгаа бол эргэжил тодтголдоо дахиж авч хэлцэж цалин дэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаа хийх бүрэн болцоо байна. Одоо үнэхээр болцоогүй гэж та нар одоо бид бүхний амийг хаах гэж байгаа бол манай намын нөгөө талын нөхдүүд маань Арслан намынхантай тохиролцоод хүчээр түрээд явах гэж байгаа бол та нарт одоо олон арга замууд, сэтгэл гаргуул олон арга замууд байгаа. Даанч харамсалтай нь энэ нөхдүүд сэтгэл гаргахгүй хүчээр одоо хоёр талаасаа тохиролцсон энэ 8-аагаа хийгээд ингээд авилгын төсвөө хүчээр батлах юм шиг байна.
бид хүн үнэхээр нам дотроо цөөдөж байна. Чуулганы танхим дотор цөөдөж байна. 1000 хашгираад 1000 одоо орилоод чарлаад одоо бидний үгийг авахгүй юм шиг байна. За энэ хүмүүсийг одоо дөнгөж саяхан бас одоо хянан шалгах төр хороог байгуулах гээд одоо нодлон жилээс хулаад энэ зунжингаа яриад энэ одоо ЭМС энэ олон жилийн энэ одоо ухаан удгийн ордын ашиглалтай холбоотой гэрээнүүттэй холбоотой асуудлыг хянан шалгах төр хороо байгуулгээд явж байхад тгий гэж наана нэдэр дээрээ ярьчаад яг ажлын хэсэг байгуулах болохоор яаж бүгдээрээ гарч бүр бүгдээрээ зохион байгуулалтаар хаяад гараа явж байгаа шүү дээ. Тэгээ сая нэгэн гишүүний саналаар дутлаа шүү дээ. Ийм байж болдго юм уу? Тэгэд ийм байдлаар ингээд зураг телевизийн камерын өмнө хараад ингээ өөр хөшигний цаанаар хараа бүгдээрээ нүүрсч өөрсдөө хамгаалаад шалгуулахгүй гэдэг ийм байдлаас өөрнөөс хандж шүү дээ. Тийм учраас энэ одоо засгийн газар байгаа. Манай тойргийн төсвөөс хасагдсан, нэмэгдээгүй хасагдсан байлээ. Одоо яа их бид хүн одоо үнэхээр төсөв хүнд байгаа юм байна. Эмчнэрийнхээ цалинд оруулж байгаа мэн гэж л бодож явсан. Харамсалтай нь өөр төсөвт Арслан намынхны орон нутгийн тойргийн төсөв болсон гэдэг өөрсдөө өчигдөр чуулган дээрээ хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр төсвийн байнгын орооны дарагч хэлж байна. Пүрэв дурж хуралдааны даргалагч хүлээн зөвшөөрж байна. Энэ бол 180 тэрбум төгрөг бол цэвэр Арслан намынхны төсөв болж хувирсан. Монгол улсын төсвүүд гэж юм байна. Арслан намын төсөв, Ардын намын төсөв гэж байх юм. Цаанаа эн чинь эзэнтэй өөрсдөө тойрогдоод батлуулж шүү дээ. Орон нутгийн ингээд тэр ч одоо юу гэх юм? Юу гэж ойлгох юм? Орон нутгийн өнөөдөр тийм амьд болсон байна уу? Өнөөдөр тэгвэл цалин хөрөх байгаа ахмадуудыг таа ч гэсэн таны аав ч гэсэн ээж ч гэсэн таны одоо гэр бүл ах дүүс дотор эрүүл мэндийн салбарын ажилтнууд байгаа шүү дээ. Эдгээр чинь цалингүй хэцүү байна гэдээ байж байгаа шүү дээ. Тэгвэл тэр цалин замгүй ээж дэвчиж болох уу? Олон жил яваад ирсэн замыг төвчиж болох зардал мөн үү? Мөн. Тийм биз дээ. Өнөөдөр ахмадуудынхаа авж байгаа, аав ээжийнхээ авж байгаа тэтгэврийг та нар өөрсдөө хар. Энэ эмчнэр өнөөдөр эмчнэрийн цалин гэж ярьж байгаа боловч өнөөдөр эрүүл мэндийн салбар чинь маш хүнд байдалд орсон байна. Эмчнэрийн одоо эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ маш хүнд байдалд орсон байна. Эмчилгээ үйлчилгээ им тариа байхгүй болсон байна. Өвчтнүүд өнөөдөр өөрсдөө мөнгөөрөө им тариагаа олж иргэж эмчнэр явуулж байна. Ийм байхад энэ салбар руу ягаад хөрөнгө оруулалт хийхгүй тэр хэд хэдэн одоо том 10 20 30 тэрбумын замууд өнөөдөр тийм хэрэгтэй юм уу? Тэр төсвийн байнгын орны ажлын хэсэгт танаа талаас хүмүүс байсан тий өөрсдөө хурлаа олоход гарцсан гэдэг гав юу гэж. Тэр аав бахир сайд төсвийн байнгын хороод юугаар албан тусаар даргалаад тэг гавь гишүүний өмнө санал өгсөн юм тийм байлаа шүү дээ. Тэгээ энэ цэвэрдэг тийм асуудал нь одоо дэг зурчод маш одоо ноцтой үйл явдал болсон байлээ. Хуучин 20 оноос өмнөх парламентэд гишүүдийн нөгөө одоо төгөлдөр хур дард гэж ярьдаг байсан. Гишүүдийн өмнөөс санал өгдөг байсан. Энийг болиулах гэж энэ цахим төхөөрөмж хүний гишүүдийг хурууны хийгээр саналаа өгдөг болсон. Гэтэл төсвийн байнгын орон дээр энэ нь маш ноцтойгоор зөрчигдөж хүний өмнөөс санал өгж энэ асуудлуудыг дэмжүүлсэн асуудал гарсан. За манай талаас төсвийн байнгын ороонд байжсэн гишүүд энэ асуудлуудыг олон удаа ярьсан боловч харамсалтай нь төсвийн байнгын ороо хуралдаан даргалагч ажлын хэсгийн дарга огт энэ саналуудыг авч хэлцэхгүй байгаа учраас одоо уурлахтаа хурлаа хаяад гараад явж байгаа тохиолдол гарсан байлээ. Тийм учраас цаашдаа энэ хууль зөрчиж хүний өмнөөс гарын үсгийг одоо санал өгсөн энэ асуудлууд одоо цаашдаа цэцдэр очиж таарах бах. Энэ чинь хуулиар хоригдсон хүний өмнөөс санал өгж ингэж болохгүй шүү дээ. Тэгэд энэний хуралдаан даргалагч нь өөрөө засгийн газрын гишүүн. Ашиг сонирхлын зөрчилтэй. Энэ чинь их хурал баталдаг болохоос биш засгийн газрын төсвийг засгийн газрын гишүүн нь батлуулаад явж байгаа асуудал биш. Гэх мэтчлэн ингээд процессын гэдэг юм уу хууль дэг зөрчсөн маш олон ноцтой асуудлууд яваад байна. Энийг л одоо та бүхэн маань одоо олон талаас нь аль нэг талыг да орох биш асуудлыг иргэдэд олон нийтэд зөв талаас нь зөв байр сууриас нь бодтойгоор нь тайлбарлаж өгөөч л гэж хүсэж байна те. Манай нам чинь 65 бүр нэгдэг юм. 30 бүр нэгдэг юм. Одоо ингээд манай бүлэг дотор бас цөөдөд байна гэж таасан юм байна. Одоо та бүхэн өөрсдөө л ойлго. Ямар байна те. Бүлгийн дарга гэж хэлж байгаа юм уу? Одоо нэгдээгүй байгаа нь харагдаж байгаа үстэй. Өөрсдийнхөө бүлгийн даргаыг болохоор тавиулсан. За энэ талаас их хурлын дэд дарга томилуулъя гэхэд нөгөө Арслан намтайгаа нийлж байгаад өнөөдрийг хүртэл томилуулахгүй яваад өөрөө цаана анхнаасаа яригдсан, зурагдсан, зохион байгуулалттай ийм ажиллагаанууд л явж байна. Хүч төсөө ажлууд явж байна.